Компанид ажилладаг Пэйч нь хоёр өөр салбарт ажилладаг. Ер нь тэгээд ажлаасаа байнга л хоцордог бүтлгүү төрлийн нөхөр шиг хэрнээ. Тоглох нэлээд дуртай. Ажлын үеэр тоглож байгаад дарагдаа баригдахгүйгээд олд тайпаа хурдан дараад идэг нөхдүүд байдаг да. Яг л тийм нөхөр. Ингийн тоглодог гэхээр л тоглоомонд хичнээн хорхоод нь харагдаж байгаа сте. Ажлын цагаар дуусахдаа зэрэгцээл гэртээ харах гэдэг нөхөр. Дарга нь илүү цагаар ажил гэхэд нь өө чадахгүй цагийн имийг бол цагт нь л гээд хэлж байгаа. Жензи үеийнхэн өөрхөө үзэл бодлоо чөлөөтэй хэлдэг шиг л. Ажлынхын гарууд бол шок штэ. Шууд л илүү цагийн мөнгө шилжүүлж чаддаг болчоод ажиллуулаарай гээд гараад явдагч. Яг үнэндээ энэ зүгээр л өөрийнх нь төсөөлөл нь байж хэлснээр нь ажиллаж байгаа юм. Өхөл царайлаад шүнжээ ажиллаж байхад нь нэг найзаас нь мессеж ирдэг. Чин тоглоом тоглох уу? Санаандгүй нөгөө линкэн дээр нь дарагдсан чинь ашиггүй алдагдлаа гэсэн сонголт гарч ирээд манай хүн ч юу болохыг бодож байхад нэг сонио хоолой сонсогдоод юугаач ойлгохгүй байж байхад нь нэг сонио юмнууд хөөрөөл хогийн сав руу аваад орчихдог. Хөрх амтан гутал нь л үлдчихтэй. Сая таны интернет гацсан уу? Тэгвэл Facebook дээр Бат Эрдэнэ Бадамцэг гэж хайгаад Starlink-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Монгол улсын хаана ч ашиглах боломжтой хязгааргүй дата бүхэн өндөр хурдны интернеттэй таныг танилцуулах болно. Айгуу сонир найз нь хүртэл мангар залуухан болцсон. Хурдан босоо чи хоцорлоо штэ гэд хуучны оюутны байранда сэрдэг. Хуучны оюутан цагта гинт ирсэн хүн чинь шок. Дэд захирлын хичээл орно гэхээр бүр 1-р курс. Яаж босох талаараа бодож байхад нь цаг хугацаа зогсох шиг л болж хөрөнгө хувиргах систем хэрэглэгчтэй холбогдож байна гэж нэг сонин самбар гарч ирээд түүнийг нь тайлбарлагч гэж нэлээд алдах ричс нөхөр бүгдийг нь тайлбарлаж өгдөг. Энэ нөхөр санхүүжилт өгч баялаг бүтээх сорилтонд нь туслах юм гинэ. Эхний санхүүжилт нь бүр 50,000 гин. Бүр хизээж гарт дээр авч байгаагүй тийм их мөнгө. Гинэт өөрийнх нь болсон гэхээр бөөн баяр. Гэсэн чинь хөрөнгө хуваарлах дүрм гэж байдаг. Тодорхой хугацаанд тогтмол санхүүжилт өгөгдөнө. Санхүүжилтийг зөвхөн компани ашиг бизнест л ашиглаж болно. Дэмэзүүлд өрх хориотой. Хугацаа дуусах үед тооцоо хийгдэнэ. Олгогдсон санхүүгийн ашиг болон алдагдлын тодорхой харьцаагаар хэрэглэгчийн чөлөөтэй ашиглах хөрөнгө болно гэсэн үг. Нэрэтийн өөртөө цалин өгөх боломжгүй ашиг алдагдлын харьцаа нь аюул хачирхалтай. Алдагдaltaй байх нь хамаагүй ашигтай. Тэрийг нь анзаарчаад заван гарчин энийг нь мэдснэ. Мэдэгдэж болохгүй ашиггүй л ажиллах юм бол би баяжих юм байна гээл ашиг олохоосоо алдагдал орох нь амархан болохоор бөөн баяр. Одоо ямар төрлийн компани үүсгэхийг шийдэхэд нь бодож агаад шууд байшин худалдаа тавьчий гэж бодсон ч дүрм дээр нь заавал хууль ёсны болон техникчийн ур чадвар шаардсан бизнес байх ёстой. Хандив хэдийцэн үнэтэй бараа авах зэрэг нь чойроотой. Ер нь л дүрм нүрээ айгүй хатууч гисэн яг үдэ алдагдaltaй ажиллах юм бол амархан штэ. Ямар төрлийн компани босох вэ гэж бодож агаад л шууд тоглоомын салбарт хүч үзэхээр шийддэг. Тоглоомын салбар бол хөгжүүлэлтэнд маш их мөнгө шаарддаг хэрнээ дампуурах магадлал ч өндөр болохоор тоглоомын салбарт Тов Тацу компани гэж бүртгэгдчихдэг. Өнөөдөр бас ямар ч нөхцөл байдалд орсон энэ системийн оршин тогтнолыг задруулах хориотой шийтгэл нь нэлээд амар бололтой. Эхний хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох хүртэл 14 хоног. Ийм богино хугацаанд тоглоом бүтнэ гэдэг нь боломжгүй шүү дээ. Орж ирсэн найзаасаа тоглоом 2-7 хоногт яагаад боломжгүй өстэй. Гэхдээ нь ESRO ашиглаач дээ гээд энэ сайт нь код бичиж чадахгүй байсан ч жижиг тоглоомыг бол асуудалгүй хийх боломжтой хэмэл оюухан юм байна лээ. Гэхдээ дөнгөж дурсалтын загвар болохоор чанар нэлээд муутай эгддэг. Хүмүүс ч энэгээр хийсэн зүйлийг нэг сонирхгүй дээ гэхэд манай хүний хувьд бол бөөн баяр болж байгаа юм чинь. Угаасаа л хогийн тоглоом бүтээж чадвал тэр нь дампуураад гээл бөөн баяр байсан ч темплейтүүд нь айгүй үнэтэй. 20,000-д нэг машин барьдаг тоглоомны темплейт сонгоод орчны элементүүд бас нэмээд арын хөгжим. Гэхдээ уйтгар тайгийн зориуд сонгож хэрвээ уралддаг төрөл болгочих бол хүмүүс сонирхож магадгүй болохоор тийм байж болохгүй. Хамгийн уйтгартай зүгээр л маш урт замаар машин барьдаг тоглоом байх хэрэгтэй. Ямар ч өрнөлгүй 8 цагийн урттай машин л барьдаг тоглоом. Нэр нь ганцаарчилсан зүйлийн хурдны зам. Үнэтэй байж болохгүй болохоор нэг ген байхад л болно. Үнэтэй тавьчихвал хүмүүс аваад алдагдал оруулчихж магадгүй болохоор одоо бол 10 хүн авсан ч 10 ген л орно гэсэн үг. Тэгэхээр чин бүр цэвэр ашиг штэ. Ийм тэнэг тоглоомыг угаасаа хинч авахгүй. Бүр баталгаатай алдагдал гээл бөөн баяр тоглоомоо оруулчихлоо. Манай хүний үндсэн компани дээр нь хайсан ч өөрөө байхгүй өрөөсөн готл утас хоёр нь л байгаа штэ. Бас энэ барилгаас гарсан бүртгэлч байхгүй. Тоглоом таталт нь бүр тэг бөөн баяр. Ингээл 50,000 ген тэр чигтээ өөрийнх нь цэвэр ашиг болно гэж бодохоор л баярлаад. Яг л хуучны сайхан цаг үе. Өөрөөгөө хуваагдаж агаад холбогдож тоглоод энэ шар толгойтой найз нь тоглоомонд бүр ямар ч авьяасгүй. Манай хүн бол одоо орж ирэх 50,000 яаж өрөх үү гэж бодсон шигээ гүний орондоо автаж яхад нэг амар алдартай стример залуу яг нэг их мөнгө олдгүй ч гэсэн тоглоом шүүмжлэл нь бол нилээд алдартай. Бүр уйдчихсан ухаж агаад ганцхан гений үнэтэй нэг ч таталгүй тоглоом байхаар нь ороод л тоглосон чинь ямар ч анхааруулгагүй шууд л эхлээд машин нь жолоодоход бүр үнэхээр амаргүй. Нэг осол гаргаад л шууд хожигдчихлоо. Нилийн олон цаг төвлөр сууж байгаад уйдаад ирэхдээ за түр цогсоогоотий гэсэн чинь тийм горин байхгүй. Бага газар хадгална гэсэн зүйлгүй. Үнэхээр хачин өдөржин тоглолт хөдөлмөр болбоо да. Жинхэнэ уурыг нь хүргэж биеийнхээ бүх чилээг нь гаргаж яваад л үтсэн ч үнэхээр уурыг нь дээд хэсэгт нь тулгаад цаг нь явж зам нь дуусах төхөөд ирэхээр бүрч хэцүү болоод яаж ч төвлөрөөд хурд бахтай явсан ч бардгүйдээ хөрхий
За энэ мод тоглоомыг бэлчий гэж бодсон чинь баринд орвол юу хийх сонирхгүй байна уу гэсэн өгүүлбэр гарч ирээл хамаг байдлаараа хичээсээр агаад яг л нөгөө тайлбар дээр нь бичсэн шиг та энэ тоглоомыг тоглобол машин барингаа амьдралыг эргэцүүлэх болно гэсээр өөрийгөө юу хийгээд байгаагааж гайхаж энэ тоглоомын утга учираас эхлээд өөрийн амьдралын утга учирыг бодоод бараг л гэгэрлийг олоод дуусгалаа. 1-р байр 8 цаг 42 минут 56 секунд. Ийм цаг хугацааг дэсээд төвчээд гарчихлаа гэж өөрөөрөө бахархаад л за шагналал нь юу юм бол гэж харсан чинь амьдралынхаа үнэтэй 8 цагийг ямар ч хэрэгцээгүй зүйлд үрсэнд чинь харамсаж байна. Баяр хүргэе гэж авсан. Хичээл дээрээ сууж байхад нь хүүхдүүд энэ тэндгүүл тэр нэг тоглоомыг тоглосон уу? Хамгийн урдандаа 8 цаг зарцуулсан гэсэн штэ. Харин тийм ийм тоглоом гинэт алдартай болчих гэж гээд яриад байгаа нь их л хачин. Гинэт сандраал гүгээд очихт нь бүр таталт нь 8000 айлтын нэд авчихсан. Яасан гэсэн чинь нөгөө тоглоом шүмжлэгч стример залууч нь энэ хүүгийн тоглоомноос болоод миний амьдралын 8 цаг минь үнэхээр бити тоглол. Яасан ч болохгүй гээд амар эмоцтой ойрлож чарлаа. Тэр нь хүмүүст амар хүрээд энэ 7 оны хамгийн хүзэлтэй бичлэг болчиход. Ядаж яхад нь тооцоо бодогдоход 10 хоног дут байгаа штэ. Гэхдээ энэ стример залуугийн төгсгөлд нь хэлсэн зүйл нь өөрөө тоглож үзвэл энэ хогийн тоглоом та нарт тоглоомд ямар их хэрэгцээгүй цагаа үрснийг чинь ойлгуулна. Тиймээс бити тоглол. Сэтгэгдлүүд нь ч бүр нослог хүмүүсийн сонирхлыг татгаар ямар тэнгийн нэм комент бичдэг байна. 8 цаг дээр сонирхолтой зүйл байгаа. Нэгээ 3 дараалал хожвол нууц үе нэгддэг гэсэн гээд л. Одоо манай хүн ядчил борлуулалтыг ингээ зогсоох хэрэгтэй гэж бодоод тайлбарыг нь яг үнэнгээсээ уучлаарай энэ бол зүгээр хогийн тоглоом ямар ч тоглох үн цэнгүй шүү. Тоглоомоо буцаах хүсэл гаргана уу гэхэд хүмүүс энэ зохиогч нь юугээд басаад байгаа маань шин нэгхийн буцааг гинүү гээд бүрч божигнаад зүрх нь яаж дийлэх үү? Саяхан л атганд нэсэн 50,000 гин шүү дээ. Тоглоомноос 1000 гиний ашигтай байх юм бол 10 гин л гар дээр авна. Харин дампуурчих юм бол 50,000 гин авах байтал энгийнээр тайлбарлах юм бол одоо 50,000-аас их буюу 51,000 ашигтай байх юм бол 10 гин л болно гэсэн үг. Харин эсэргээрээ 49,000 байвал 1000 шууд авна гэсэн үг. Тэгэхээр ашиггүй байх тусам л ашигтай. Хүмүүсийг тоглоулахгүй гээд байхад л бүгд л улаараад байгаа нь их л хачин. Зах зээлийн оргилдон гарахаар шийдчихсэн нэг том компани амжилттай яваа жижиг компаниудыг нэг нэгээр нь худалдаж аваад нэлээд амжилттай байгаа. За энэ ч яг нөгөө тоглоом нь хүүхэд залуусаас гадна жижиг том тоглоомын бүхий л компани ажилчдын сонирхлыг нь татчихсан. Тийм байхаар дата авалт нь угаасаа нэгт байхаас өөр яхав дээ. Тооцооны өдөр бүр бүх өрсөлдөгч компаниудаас 90% илүү ашиг хийчихсэн. Одоо 2 дугаар үе 300,000 гин 30 хоногийн хугацаатай. Бас энэ олгогдсон хөрөнгө оруулалтыг нь бүгдийг нь ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй бол үлдсэн мөнгийг нь ашигаас нь хасчихдаг юм байна лээ. Одоо бол стрессээ гаргах гээд энэ нийттэйгээ тоглож байгаа. Яалтчгүй л ирээдүгээс ирсэн хүн гэсэн шиг л баг бүтэн айлын багийн эсрэг ганцаархнаа үзэж тарсаараад ялагдчихдаг. Мэдээч ялагдлын гол буруут нь шар толгойд л доо. Гэсэн манай хүнд Йонг гээл санаа ороод ирж байгаа юм чинь. Өөрт нь хамгийн хэрэгтэй хүн бол шар толгойд. Тоглоом ямар ч авьяасгүй бас сазгүй. Тиймээс түүний азуу чанар хэрэгтэй. Айгүй учир битүүлэг бүтэн өдөржингөө баясснуудээр өөрийн ширтээд байхаар хинч гайхан штэ. Зүгээрч байжгүй олон нийтийн дунд хүртэл буруугаар ойлгогдох үйлдэл хийгээд л тоглоом цугтаа эцгээе гэсэн чинь ганцаардлын илсэн зүйл тийм ашигтай байгааг хараад урам аваа юу. Найзын хувьд хэлчихье. Бүтггүй тоглоом ихэд маш их мөнгө орно. Дээр нь тоглоом бүтээх тал дээр ямар ч мэдлэггүй үстэй. Гэхдээ нь үнэндээ би тоглоом игээд ашиг олж үзсэн л дээ. Чиний яриад байгаа ганцаардлын илсэн зүйлийг хийсэн хүн бол би гээд л хэлсэн чинь тийм үү нэ за ямар их ашиг олсон тоглоом билээ дээ. Даанч дотн тоглоом байсан юм аа. Энэ хоёрын дундах нууц гээд аль биесээр хамтран ажиллахаар болчихлоо. Нөгөө нухацгүй нөхөр чинь гинтэл амар нухацтай болоод алж талаад ном хүртэл уншаад байна гэсэн чинь байхгүй. Бүр яг л хэрэгтэй үнэн. Ямар тоглоом гарах вэ гэдг нь маш сонир. Өмнөх шиг тоглоом бол нэрд гарсан цэвэр гайхамшиг л байсан. Гэхдээ дахиад тиймэрхүү тоглоом хийчих юм бол худлаа л да. Хүмүүс компаниар нь таниад худалдаа авалт хийчих магадлалтай. Тэгэхээр утасны тоглоомд хүч үзүүл зүгээр. Тэр чиглэлийн хүмүүс компанийг нь мэдгүй байх магадлал өндөр. Одоо үед нь бол хамгийн алдартай нь ямар ч өрсөлдөгчгүй гэмээр л картны тоглоом. Гэхдээ одоо зах зээл дээр байгаа хамгийн том нь болох 3 улс мөн дөрүл гэдэг тоглоомыг яг дуурайлгаад хийчих юм бол дуурай мэл гэж адлуулад амархан дампуурчих юм байна. Тэгэхээр баг зэрэг өөрчлөөл яг загварын дуурайлгаад хийчих юм бол болох юм байна. Гэтэл ууг нь муу юмдаа толгой найхтар сайн ажиллаад байгаа байхгүй юу? Бас интернетэд яг адилхан загварууд зөндөө байгаа. Тэгэхээр татаж аваад л AI-аар янзлуулчвал мөнгө хэмжих юм шүү. Гэхдээ манай онч тэгвэл мөнгө урч чадахгүй юм чинь гэж бодоод шууд л мөнгөнд битээ санаа зовоо шилдэг картны тоглоом бүтээхийн тулд хэдийгч зарцуулсан яах вэ гэдэл. Бас төлөвлөгөө нь яг дуурайсан юм гэхээр зориуд доторх зүйлсийг нөөцлөх хэрэгтэй. Тэгэх юм бол пенүүд нь эсэргүүцээд бүр үзэн ядагчид ихтэй болно гэхэд энэ л түнд хэрэгтэй байгаа штэ. Гэхдээ гаднаа бол шилдэг зүйл бол эхэндээ хүлээн зөвшөөрөгдөхгүй байж магадгүй ч зүгээр тэ хамтдаа нийтлэг ойлголтыг эвдэцгээе гэдэл. Шарт толгойд хийх ажил бол бүтлгүй санаанууд гаргах. Яах аргагүй л ямар ч боломжгүй тэнэг санаанууд гаргаж байгаагаас нь л хичнээн хэрэгтэй хүн багтаа авсан нь харагдаж байгаа юм да. Үнэхээр тэнэг байгаа ч мөнгөнийхөө төлөө бүхий л хөрөнгө оруулалтын нөрхийн төлөө түүнд сарын бүр 3,000 гинийн цалин хүртэл өгөхөөр болоодохдаг. Нөгөө нэг амбицтай нөхрийн бас нэг төсөл нь 3 улс минь дүрэлж тоглоом юм байна лээ. Эднийг тоглоомоо сурталчилж байгаа гол зүйл нь ховор карт гарч ирэх магадлал бүр асар бага байх тусам хүмүүс сонирхно гэж бодож байгаа. Энэ захирал нөхөр нь менежерээс л нэг оймс шиг сольдог. Нэг үгэнд таалагдахгүй бол шууд хална.
Тоглоомны санааг шар толгойд гаргаж байгаа. Тэгэхээр дөнгөжил эхэлж байгаа юм чинь ямар ч нэр хүндгүй зураачаар тоглоомынхаа загварыг гаргах юм бол дампуурханд бүр эргэлзээ байхгүй. Шар толгойд санаагаа хэлэхэд хэний ч мэдгүй зураачаа бас энэ түүний бүтээлүүд гэж үү? Тэгэхээр шууд дампуурх юм шүү гэхдээ яг тийм. Үгүй хэний ч харж байгаагүй гайхалтай өнцөг гарч ирнэ гэж итгэж байна. Анхны захиалга өгөх ярилцлага. Яг эхлэл нь бол нэг сүртэй юм бол байгаагүй. Тавьдаг шаардлага нь нийтдээ 54-тэй, тус бүртээ 400-тэй, 400-ыг нэг багц гэж үзнэ. Тэгэл үлдсэний чи өөрөө ургуулсан бодоод хийчихээ гэхдээ болж байна 50 багцын бол нэг багцыг 2000 гин гэхэд манай хүнч 2000 гинэ гэдэл гайхахт нь шар толгойдч шин зураач юм биж яас үнтэй юм энэ төр гэж өргөлцөхтэн манай хүн арай химд юм шүү. Тэгэхээр нэг зураг нь ердөө 500 гин л болно үстэй. Энэ удаа би нийтлэг ойлголтыг эвдэх зураг л хайж байгаа. Тийм болохоор нэг багцын үнэ 2500 болгоё. 3000 хангалттай юу? 3500 гээл нэмээдэдэг. Яхав үндэслэхүү үн нэмлээ гэж систем эсэргүүцсэн ч засварлах зардал болон санаа гэд бүгд орж байгаа төлбөр шүү. Гэдэл гялс аргалжиж байгаа юм чинь. Гэрээгээ хийх гэсэн нөгөө талаас нь гэрээний асуудалтай байна. Энд чинь ямар ч стандарт алга. Дараа нь маргаан гарах юм шүү. Гэхдээ манай хүнч чиний ямар ч зураг миний стандарт болно гэж найдаж байна. Чамд итгэж байна. За яг одоо бол зургийн шалгаж авах ажлыг шар толгойтой даатгаад бүх зүйл зурсан зургаараа гэдэг шиг л бүтэмжтэй. 3 элемент дүрэлц 5 генээр зарагдаж байгаа бол 10 генээр зарахад хинч авахгүй болчихно. Бас тэр маш ховор гарч ирдэг картыг амархан гарч ирдэг болгоод бас гишүүнчлэлийг нь сунгадгүй байнгын болгочвол амар. Мөнгө өөр зөндөө боломжууд байгаа. Тэгэхээр сайхан арын дуунаас эхлээд хэрэггүй хоцрогдсон бүхий л зүйлд сайхан мөнгийг нь цацах хэрэгтэй. Нөгөө талд бол өгсөн шаардлага нь ямар ч боломжгүй сэн зохиолын дөрүүд утгагүй хөдөлгөөн энтертэй яг шар толгойдын л гаргасан санаа л да. Зүгээр л энгийн нэг жишээ хэлэхэд Shokatsu Kobe-н цаг агарын зэвсгээ болгон ашигладаг автомат тээвэрлэгч төхөөрөмж тэрээр робот ч гэсэн цэргийн салбарын судалгаа хийдэг. Энэ яг юу л вэ гэдэг чинь л байгаа зү. Яа харахгүй л өөрсдөр нь тоглоом хийж байна гэж бодсон ч урьдчилгаа мөнгө хийчихсэн үндсэн төлбөр нь хуулиар батлагдсан болохоор яах ч аргагүй. Гэхдээ энэ нөхөр нь бол нилээд өдрөг. Өндөр төлбөр аваад хүснээрээ зурна гэдэг бол бидэнд олдох сайхан боломж гэдэл нөгөө хоёрт урам өгөөд үндсэн зураг болон бүхэл дизайныг улаан малгад хийгээд өнгө тавих дээр нь нөгөө хоёр нь ажиллана. Өнгө тавина гэдэг ч бас алаан л та. Цаг тавьж болохоор жинхэнэ утгаараа нойр хоолгүй гүрийж өөрийн амьдрал олдох ганцхан боломж юм шиг л хичээн бүхий л зураг авах занд нь дуусгадаг. Манай үнж тэр зургийг нойроо харамлаад өөрөө шалгалгүй найздаа итгээд шалгаж үзээ таалагдвал шууд ашиглацгаа гэдэл унтаад өгдөг. Олон өдөр шөнө нойр хоолгүй сууж хийсэн бүтээлийг нь захиалагч нь хүлээж авах хэсэг дээр эргэлдсэн ч гэсэн бүх сэтгэл зүрхээ гаргасан юм чинь болчих байх уу? Манай нөхөр нэрээ шин тоглоомондоо чөтгөр генерал гэд нэр өгсөн. Шар толгойдч бүр 2 удаа тоглоод өөлхөмгүй энэ тоглоом дээр лааж байна гэхээр нь шууд л хуулаа тавиад бэлэн гэсэн үг. Тайлбар дээр нь харин ямар ч онцлоггүй жирээний картны тоглоом гэд биччихээр гэдэл хэлэхэд нь хөөгчий эсрэгээр нь хийх тактик сайн ашиглах юм аа гэдэл. Нөгөө зураач залууч нь зураачдынхаа платформ дээр өөрийн зурсан зургуудаа оруулаад дүгний дөгөөрөө ямархуу болж гэдэл арай л дэндүү гайхалтай зургууд оруулаад эхэллээ шүү. Зөлөг гэж. Тэхийн манай хүнч мэдэг байгаа л да. 2-7 хоногт ийм амар гайхалтай зурсан байгааг нь хараад шок штэ. Хүний зураг хулгайлсан юм уу гэж уурлаад л ийм гайхалтай зургийг нэг багцыг нь 3000 генээр зурулчаар тэр алдаг л орсон байна гэж өглөж байгаа ч яг үнэндээ хамгийн суг гэж бодож байсан хүн нь нууцлаг эрдэнэс байхтай явах үү гэдэл уурлаж байгаа. Угаасаа ийм сайн зурдаг гэдгийг мэдсэн бол анханасаа ажилд авахгүй шүү дээ. Гэтэ яг нэгэн тал одоо хугацаанд тулсан дайггүй зурлагтай байсан ч гаргасан санаанууд болон хуулбар гэдэг нь утгаараа явахгүй байх магадaltaй гэж бодоод бас нээлттэй хийсэн өдөр нь дата авалт найл гэдэгнээ 100 тавьчихсан. Гэтэ нэг хачин сөрөг сэтгэл нь 100-аас ч ер нь л дацсан хүн болгоно 10-аас 1 од өгч байгаа юм чинь манай хүн бол бөөн баяр. Ийм байгааг нь хараад ямар сэтгэлийн хаттай юм бэ гэж шар толгой тарж байгаа шүү дээ. Бас манай хүн баярлсан да. Энэ хэдэн зураачтай урамшуул гэд нилээд их мөнгө өгчихсөн. Тимдэж баг бурхан шиг л хүн гэж үнэлэгдээд. Гэсэн ч нөгөө гаргасан тоглоомны үнэлгээг авах юмгүй бас ямар ч сурталчилгаан энэ төр хийгдэхгүй байхаар нь гайхаад бүр нарийн харсан чинь саяхан од болоод байсан ганцаардлын хэлсэн цөлийг хийсэн Toutazu компани. Яг хөө мэн хүн шууд л гэрээгээ тоглоом хөгжүүлэлтээ аль биесны сайтаас нь хийсэн юм болохоор компанийн анханасаа л хараагүй юм байна лээ. Бас ямар нэг тоглоом нээлттэй хийхээс өмнө заавал туршилтын загвар энэ төр гэж хийдэг байхад тийм юм ч хийгээгүй шууд тавьсан гэхээр нь үнэхээр дөрмөөс гажууд компани байна гэж гайхаж байгаа юм чинь. Тоглоод үзэхэд бусад тоглоомнуудаас амархан бас арын хөнгөн ай эффекттэйгээ яг тохирсон даруухан картны зураг нь сүрж авахлантай болохоор яг л дундыг бариад нэг тийм тухтай мэдрэмж өгөхөр тоглоом байдаг. Тэгээд ч болоогүй бүр маш ховор карт нь амархан гарч ирээд ингээд ч зогсохгүй бүр хачи юм харагдахаар нь гайхаад л захиалагч руугаа залгаад ягаад дэлгүүрт ганцхан хэрэгсэл байгаа юм бэ? Бас гишүүнчлийн карт нь арай л дэндүү хэмд юм шүү. Тест болохоор л тэгсэн юм уу гэхэд нь үгүй ээ захирал мэднэ. Тэгээд ч ямар ч шинэ айтем нэмэгдэхгүй бас өөрчлөлт хийгдэхгүй энэ тест биш яг бүрэн болсон хувилбар нь гэдэл хэлэхэд юу вэ тоглоомын үнэ нь ердөө 10 гин гишүүнчлэл нь 30 гин. Тэгээд бүр тийм ховор картнууд нь ийм амархан гарч ирнэ гэхээр компани ч ашиг олохгүй юм шүү. Гэхдээ нь 10 гин төлсөн тоглогчдод үүнээс илүү санхүүгийн дарамт өгмөргүй байна гэд захирал хийсэн. Сайн мэдгүй л байна гэд. Яалтчгүй захирал нь үнэхээр үр нэмгэн хүн юм. Уг нь гишүүнчлийн картаас эхлээд айтем энтергээ зарсан бол ядчил алдаг л багтай байхгүй юу? Энэ хоёр нь ядаж хахад буруу ойлгочих юм.
Хүн бүр товор кар цуглах, баяр баясгалан мэдрүүлэх гэж л илүү дутуу хөгжүүлэлтгүй бас хүмүүсийг шулах санаагүй гаргасан байна. Ямар гайхалтай хүн бэ гэдэл. Шар толгод гэхдээ бүр арай л хэтрүүлэхтэй. Чин захирал тоглоом хөгжүүлэлтэндээ бүх мөнгөө зарцуулаад одоо сурчлагаа хийгч мөнгөө авч үлдээгүй гэдэл уйлж өгч байгаа юм чинь. Энэ хэд чи ийм зүйл сонссон болохоор ашигын хойноос биш тоглогчдыг боддог хүн юм байна гэдэл үнгүү туслахаар шийдчихнэ. Нөгөө талд бол дампур цахлаа гэдэл баярлаж хахад одоо угаасаа хэдхэн оноо хүлээчвэл 300 сая түүнийх болох юм байна. Гисэн чинь бид баяжчихлаа гэдэл нөгөө тэнэгч үсрээд ороод ирдیں۔ Ганцхан шөнийн дотор ямар ч сурталчилгаа хийхгүй тоглоом нь 10,000-аас дээш таталт хийгдсэн гэдэг нь бол боломжгүй зүйл шүү дээ. Сэтгэлдлүүд нь хүртэл бүгд л магтсан гайхширсан биширсэн өнгө аястай. Их зургийг л ерөнхий магтсан сэтгэл их байна гэхээр гаргалгаа нэг л байгаа. Нөгөө нөхөрлөө уурлал залгасан чинь сүртэй зүйл хийгээгүүдээ үнгөө болохоор тайвширтаа. Яасан бэ гэсэн чинь мань хүн зурсан зургаа зураачдын платформдоо оруулж яасан да. Тэр нь маш их хүн таалагдчихсэн болохоор тэр зүйлээ ашиглаад гайхалтай нинжин сэтгэлдээ захирлаа таарсан. Тоглогчдыг л боддог хүн өөрийгөө золиослохыг хармааргүй байна гэдэл хүмүүсээс туслалцаагүй тэр нь тэгэл давлгаа шиг таарч ийм үр дүнд хүрсэн. Жижиг деталь бүр нь сэтгэл шингэс нь харагдаж байсан болохоор алдартай том зураач нар хүртэл үнгүү сурчлагыг нь хийчихсэн байвал яах вэ? Яг уу сэтгэл нь сайхан юм да. Алдаглал оруулахгүй гэж хичээж байгаа. Даанч энэ үйлдэлээс нь болоод эсэргээрээ манай хүн асар их алдагдал орж байгаа штэ. Шар толгойн хувьд бол чинийг яагаад анханасаа тайван байсныг одоо л ойлгох шиг. Яг л бүгд төлөвснийхэн дагуу явжээ гэж бишрээл. Энэ үеэр нөгөө захирал чинь бас л менежерээс ялчсан. Бас эхлэл хэсэгт нь хөлсний бичээч нар авч адил төрлийн тоглоомоо даруулдаг байсан ч тэр нь яагаад ч бүтлгүүдчихсэнд бүр гайхширчихсан. Захирлын хувьд бол яг адилхан сэдв барьж аваад илүү сайн хийж чадна гэдгийг бидэнд харуулахыг хүсэж байгаа юм биз дээ. Тэгвэл анхны зорилго нь миний хараанд өртөх байсан юм байна. Тэд хүснээ иж чадлаа. Тав компанийг худалдаж ав. Манай хүнч тоглоомны санал болгох хүсэлт хэсгээс буулгаад өгч болох уу гэхэд дөрмөнд угаасаа боломжгүй л дээ. Хаанч байсан түүний үйлдэлийг нь хянаж байгаа нэг нөхөр байгаа. Бүүр нэг үүс нь хазаацсан хийсэн болгоно нь амжилтанд хүрээд л байж байгаагаа уг нь эсэргээрээ байвал үүс нь хазаасан гэдэг биш лүү. За март. Сэтгэл санаагаа бэлдэж амжааг байхад л тооцоо нийлэх өдөр. Хаасайгүй л байдаг картны тоглоом хийсэн байхад цэвэр ашиг нь 200 мянган гин. Тэгэхээр манай хүнд ирэх мөнгө нь 2 мянган гин. Гунигтай. Дараагийн шатанд хөрөнгө оруулалт нь 500 мянган гин. Тэрнээс гадна өмнөх ажлуудынх нь мөнгө нэмэгдэж орж ирээд л жаргалтай сонсогдовч гунигтай. Бөөн готрол олсон сууж яхад нь шар толгойц залгаад хүй чин гайхалтай мэдээ пүпү манайхыг худалдаж авъя гинэ. Даанч зарж болохгүй штэ. Татгал зэхт нь юу? Үнэн 50 сая гэсэн гэхэд зүрхэнд дийлэхгүй. Ахаад л татгал зэхэд дахиад 50 саяыг нэмчлээ гэдэл баг өгчихсөн үү яасан? Зарж нэгэнтээ болохгүйгээс хойш яалтай. Ийм их мөнгө санал болгоод ахад урдаас нь өдөж байгаа юм шиг л татгалзаад бүр дээр нь танад хөрөнгө оруулмаар байна гэдэг хүсэл тавьчихсан гэхээр бүр байж боломгүй үсттэй. Жинхэнэ доромжлол. Шар толгойд ч өндөр цалинтай байж махаар дайлж байхдаа мөнгөн дутаад байхаар нь манай хүн шууд л гараа тавьчихдаг. 3 сарын дотор 2 тоглоомны цэвэр ашиг нь 6 сая гин. Одоо тэр их мөнгийг бүгдийг нь үрж байж л 500 мянган гин авч чадах болохоор бүр үрж болох бүхий л нөхсөвийг хань. Хувийн юмд биш компанид л хэрэгэл гэхээр энэ хоолч ажиллаараа холлож байгаа болохоор гаргаж болохоор л юм байна. Гэхдээ энэ бол юу ч биш юм чинь. Том компани байр удирдах шатлалын ажилтнууд гээл зардлаа тултал нь нэмэх хэрэгтэй. Тэгвэл ус тог тоног төхөөрөмж ажилчдын цалин гээл зардал нь бол жинхэнэ явж өгнө. Гэхдээ ийм их зүйлийг бодоход л толгой өвдөд байгаа юм чинь мэддэг хүнийг л хайхад болох юм байна. Өөр нэг томоохон газар нэг охин өөрийн хүсэлтээр ажилласаа гардаг. Яг аав нь том албан тушаалтай болохоор хичнээн олон удаа ажлаас нь халах гээд халж чадахгүй байгаа л байсан юм байна лээ. Манай хоёр чинь амар том ажил зуучлалын газар ирчихсэн. Ажилтаа хайгаар ирэхэд зуучлагч нь цагийн ажил хайж байгаа бол ийшээ орж ирэхгүй доогор хүмүүстэй бол гээд нөх ошоохгүй байсан ч ажил хүн авах гээд ирлээ гэдэл хэлэхэд нь нэг мөн оюутнуудын компани уу зүгээр л интернет дээр зар тавиад л хайгаач тий. Энд дэр цагийн гарц үстэй гэхэд нь нарийн бичиг хайж байна. Жилийн цалин нь 400 мянган гин. Гэдэл аманд нь хагтал цалингийн үн хэлэхэд жимс интернет дайлаад өөрийгөө танилцуулаад пилдгнаж өгдөг. Манай хүн ч өөрийн шаардлагуудаа хэлж гол нь захирлын саналыг огт асуудгүй. Яагаад гэж лавладгүй хэлснийг л гүйцэтгэдэг. Тийм л хүн хэрэгтэй байна гэхэд 3 орны хэлээр чөлөөтэй ярддаг санхүү болон хуулийн талын мэдлэг өндөртэй маш том компаниудад ажиллаж байсан туршлагатай. Гэхдээ нэг газараа удаан тогтдоггүй л нөхөр. Нөгөө ажлаасаа гарсан нөхөр бас энд ажил хайхаар ирчгэж шин тоглоомынх нь мэдээг сонсоод сууж ахт нь чи ирснэ. Наадах чи нээх үнэн биш ээ. Энэ тоглоом бол зүгээр л уйтгартай энгийн тоглоом гэхэд нь урдаас нь уурлаад энэ тоглоом бол маш гайхалтай тоглогчтой бодсон тоглоом чи юм уу юу гээд байгаа гэдэл хөөгд явуулдаг. Энэ нөгөө Tautaku гэдэг тоглоомын компанид орох гэсэн ямар ч мэдээлэл холбогдох боломж байхгүй. Ядаж энэ дөрвөл мэдээлэл олдох байх гэж бодоод ирсэн. Гэхэд нь сая чамтай таарсан хүн захирлан штэ гэдэл хэлсэн чинь хам хум ардаас нь гүгээд л гарсан ч айл хэдийн явчихсан.
Ажил авах гээд байгаа нарийн бичиг эмэгтэй нь маш сэтгэл татан болохоор эрэгтэй захирлууд оролдох гээд байдаг. Тийм болохоор зарчимч нөхөр чинь болгож тавиад халагдаад байдаг байсан юм лээ. Уулзаад үзэхэд хүртэл хин нь ажил авах гээд байгаа гэмээр л өөрийнхөө шаардлагыг шууд хэлээд маш зарчимч эмэгтэй байгаа. Гол нь ямар шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхгүй боломжит зөвлөгөө болон саналууд л хэлнэ гэж байгаа нь маш таалагдаад шууд л ажилд ордог. Тийм өндөр сайлан амлчаад офис дээр нь очиод гэрээ ийгсэн чинь офисгүй. Одоо бол мэдээж хамгийн түрүүнд хийх зүйл бол офис түрээслэх. Тус хотынхоо хамгийн л үзэмж сайтай үнэтэй газар нь нэрээд танилцахад зуучлагч болон нарийн бичиг нь хуваагаа түрээслэх боломжтой. Бас тодорхой хэмжээний урамшуулал хөнгөлөлтүүд байгаа шүү гэхэд манай хүн бүр шууд л бүтнээр нь дээр нь ямар ч хямдрал энэ төр хэрэггүй гэдэл түрээсэлждэг. Одоо офис хэрэгтэй зүйлсийн жагсаалт энэ байна гэдэл маш хурдан бэлдээд өгөхт нь ажилчдын 5 тухтай орчин бол сэтгэл санаанд нь маш сайнаар нөлөөлнө. Бас дээрэс нь манай нэр хүндэд ч хэрэгтэй. Төсвөн хит хямд юм гэдэл 800 мянгаыг шууд төсвөлжигдэг. Ажилчдын амрах өрөөнөөс эхлээд хамгийн чухал дэлгэцийг нь хүртэл хамгийн өргөн 2 дэлгэц. Хурлын өрөө кино театр шиг тогтжуулах маш олон тооны массажны сандал гэдэл жинхэнэ мөрөөдлийн офсыг бүтээгээд гэтэл нарийн бичиг нь саянаас хойш та ажилчдаа л бодсон зүйлс хэлээд байх юм. Та өөрөө яах билээ? Та өөртөө ойрхон байр түрээслэхээс гадна хувцас сунар авах нь ажлын нэг хэсэг болохоор зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байна. Гэд ажлын шалгаруулалт нь гэхдээ бүр арай л тэнгэрийн. Бүр шилэгцэн гоц хүмүүс л орохоор юм бэлтцэн ирэхээр нь амар хүндүүдийн хассна. Дөнгөж эхэлж байгаа хүмүүс ч гэсэн боломж олгох хэрэгтэй шүү дээ. Гэд айгүй сайн хүн. Яг үнэндээ бол тим шилдэг хүмүүс ирснэ амар тоглоом хийгээд ашигтай ажиллаад байвал манай хүн л ашиггүй болохоор болохгүй шүү дээ. Яг л бодсныхан дагуу жинхэнэ утгаараа мөнгө нүрэгдээл үнэхээр гоё юм да. Гэхдээ л хангалт бүр их алдагдлалд орохын тулд шар толгойтоос гадна бас нэг бүтлгүүгийн оюун оргил хэрэгтэй. Тэгэхээр тийм хүн тань штэ. Жинхэнэ утгаараа драм дээр гардаг бүх зүйлэн төгс залуухан баян захирал. Хэнийг хайж байгаа вэ гэхээр сургууль дээрээ домог шиг л яригддаг маш их тоглоом тоглодогч ямар ч хичээл хийдэггүй хөөгдчихсэн. Ажилч гэж мэдгүй хийдэг зүйл нь хүмүүс тоглоом дээр нь бүүст хийгээд мөнгө авч тэрүүгээрээ болгодог ажил хийдэг. 3 жилийн турш орон гэргүй юм шиг л PC дамжиж явсан бүтэхгүй нөхөр. Яг хав тоглоом тоглох чадвар нь бурхан шигч бүтээх тал дээр бол ямар ч чадваргүй болохоор яг тохирох хүн. Шууд л очиж саналаа хэлэхэд юу гээд л зөвшөөрөхөвдөө. Гэлцэл болцсон амтын ирчил тэнгэрийн юм яриад ахаар нь лөбөрчин л гэж бодно штэ. Манай хүн чи хизээч өөрийн хүссэн шигээ гайхалтай тоглоом тоглож үзээгүй үстэй. Хамтдаа тим тоглоом бүтээж болох юм. Сонирхож байвал хэлээрэй. Энэ уртчилгаан гээд л мөнгө болон нэрийн хуудас үлдээчээд явдаг. Тэгээд шийдвэр бол бараг л ойлгомжтой. Миний энэ их чадварыг анзаарсан хүү олдлоо гэж баярлаад ажил дээрээ хүмүүс ярилцлаганд дуудчихаал өөрөө хоцроод очисон чинь нэг шилтэй залуу. Компанийнх нь ямар төвхтэй хизээ эхэлсэн захирлын хин гэдэг гээл дотроо бэлдэж авахт нь очиод л адилхан ярилцлага өгөх гэж байгаа юм шиг ярилцахад нөгөөх нь яг л хуучны өөр шиг нь зэрэггүй тэмдээч ажлынхаа бүхий л хар бор ажлыг нь хийдэг. Дээр нь хийж байгаа ажлынхаа завсраар ажлын ярилцлаганд орж байгаа юм байна лээ. Бүр ахлах албан тушаалтанд хүртэл энд нууцаар ярилцлага өгөөд гарч байдیں۔ Одоо хоёулаа нууцаар энд ирсэн болохоор ахлах нь чангалах нь бат гээл сандраад манай хүн бол тэр хүний харьцаанаас нь болоод авахгүй гээл шууд хэлэхэд нь чи мэднэ гэж үдээ гээл лифтнес буухад бүгд л захирлаа гэд хинтээ явж байснаа ойлгоод ярилцлага эхлэхээс өмнө дуусчихлаа гээл сандарсан ч зүүрээ ороод ир CV-нд бүр авах юмгүй ямар ч ажлын дуршлаггүй ч зориг гаргаад ирсэн. Угаасаа манай хүнд ийм л хүн хэрэгтэй байгаа штэ. Чи сард хэдийг авдаг юм гэхэд 1500-ийн арай л гэж хүрдэг. Гэхдээ тэр ч яхав дээ. Тийм үү. Тэгвэл цалин чинь хэд байвал чамд болох уу гэхэд нь юу л та 500-ийн нэмэх боломжтой юу? Гэхдээ санаа алдснаа. Чиний түрээс нийгмийн даатгал гээл их асуудал болдог байлгүй дээ. Тиймээс гар дээрээ сард 4000 гээл хэлэхэд бөөн аз жаргал штэ. Нэг хүн ярилцлага өгөхөр ирчихсэн байна. Дуусчихсан гэж хэлсэн ч заавал уулзна гэдэг. Гэхдээ нь дайраад л ороод ирдэг. Нөгөө ягаан өст. Ярихын завдлаггүй л та тоглоомноос ашиг олохыг боддгоо гээл асуухтана. Үгүй ээ тийм биш. Энэ тоглоомоор хүмүүст аз жаргал өгөхийг хичээдэг хүн. Бас жаахан залхууч ажлаа явуулахын төлөө хичээдэг гэдэг үг нь таалагдаад нарийн бичгийн хажуунаас нь наад хүн чи өмнө нь ажлаасаа зөндөө олоудаа халагдахын даваан дээр байж байсан. Жаахан тиймэрхүү хүн гээл хэлэхэд нь хүсэснээрээ залхуураарай гэж бодоод ажилд авчихж байгаа. Нэрээ нөгөө нүдний шилтэй гар чинь хуучин ахлах дээр ирснэ. Таныг авахгүй гэсэн шүү. Би бол орцсон. Та мундаг ч гэсэн хуучинсаг. Тоглоомын компаниг ажил гэж хүлээж авдаг. Хөгшин болохоор шин санаа гаргахгүй гэсэн гээл өөрийн сайндаа орцсон юм шиг. Найзууд нь би чинь сүүлийн үед юу гээд байгаа юм бол гэж гайхацгааж оюутны байранд ч байхгүй. Энд чинь гэрийн даалгавар, сайхан охид, бас тоглоом гээл бүгд ахад үүнээс илүү хөвгөлтэй зүйл юу яж болох вэ? Тийм ээ Маянг. Энэ шар толгойтыг ч Маянг гэдэм байж штэ. Би чинь буцаж ирэх юм уу? Нөгөө юу Пэчэн бит хоёр цагийн ажил хийж байгаа л да. Тийм тэр шөнийн ээлжинд ажиллаж байгаа штэ. Тэгээд л тэр гадуур байр түрээсэлж байгаа л да. Гэдэл мангар нөхөр чинь гял саргалцглаа шүү. Тэгда тоглоомын компани нөгөө яг хилээдэснараа мөрөөдлийн газраа бүтээчихсэн хүн бүр нь 2 компьютер энтертэй айгуулаг. Би аль хэдийн ажилд ороод бүтэн 7 хоног болчихлоо. 9-5 хүртэл л ажиллана. Илүү цагаар ажиллахыг зөвшөөрөхгүй. Тэгээд бас бидний хийж байгаа энэ нийтдээ зүйл юу вэ гэж бодоод ер нь бүх ажилчид нь юу хийх яахаа гайхаастай. Угаасаа энэ хэд юу ч мэдэхгүй байгаа л да. Зүгээр амьсгалаа л өндөр цалин авч ийм тансаг газар тоглоол байж гэн гэдэг чинь яасыг жаргал вэ дээ те?
Ягаа уст гинэт босч ирсэн ээ. Босс биднийг л хүлээгээд байгаа юм биш үү? Хэрэглэгчдийн үзэл бодлыг ойлгохын тулд илүү олон тоглоом тоглосноор бид одоогийн тоглоомд байгаа асуудлыг тодорхойлж чадах юм байна. Тэгвэл ирээдүйд тэднээс зайлсхийх боломжтой болно. Эсвэл ноён П биднийг гин буруутай гэж мэдрэхийг бас хүсэж байгаа юм. Цалин аваад өдөржин тоглоом тоглоод л бидэнд аимшигтэй санагдаж яг төсөл эхлэхэд хүн бүр илүү шаргуу ажиллах болно. Гэхдээ яг тийм юм бэ гэд баахан том юм хүлээсэн таамаглал төвшүүлсэн хүмүүс. Даанч тийм юм байхгүй шүү дээ. Тэр ажил эхэлснээс шокт ирсэнгүү хаана байгаа юм бол гэртээ буудлаа шиг дээл суухгүй лавтай. Мэдээж эдсэн шигээл сууж яадаг шүү. За арай л их амарчлаа. Одоо очиж тэдэнд жоохон буруу чиглэл өгөхөөс энэ ч үнэхээр чухал ажил шүү гээл бослоо. Энэ одоо хажууд нь алтан баримл уу хамаг л үнэтэй юмыг авчтай янз нь энэ дээр хичнээн шаргуу ажилласан ч заавал бүтлгүүтэх болно гээл. Ажлын цаг дуусч за тараараа хэнийг ч илүү цагаар ажиллахгүй гэсэн шүү гэх үед нь Пэйчи маань ороод ирлээ. Илүү цагаар ажиллах нь гээд бараг баярлаад уйлаад байгаа юм шүү. Сая таны интернет гацсан уу? Тэгвэл Facebook дээр Бат Эрдэнэ Бадамцэг гэж хайгаад Starlink-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Монгол улсын хаана ч ашиглах боломжтой хязгааргүй дата бүхэн өндөр хурдны интернеттэй таныг танилцуулах болно. За надад бүгдэнд нь зарлах зүйлээ. Би өнгөрсөн 7 хоногт эзгүй байсныг та нар мэдчихэл байгаах. Намайг хаанаас нэг ч гэсэн таамагласан гэдэгт итгэлтэй. Би компанийнхаа ирээдүйн талаар бодож байлаа. Та бүгдийг мэдэж байгаачлан манай компани сүүлийн гар утасны тоглоом маш амжилтанд хүрсэн. Энэ удаад бид FPS буюу буудлагын тоглоом. Бидний зорилго бол тоглоомын салбарт тэргүүлэгч болох явдал юм. Олон туршлагатай хүмүүс ажил ор хүргэлтэлсэн. Гэтэ би яагаад бүгднгээс нь татгалзсан гэж? Тэд сайн ур чадвартай байж болохч тэдний тархинд дүрмээр кодлогдсон байдаг. Тэд хайр цагнаас гадуур сэтгэж чадахгүй. Хамгийн чухал нь тоглоомонд дурлах хүсэл. Та нар бүгд тоглоомын салбарын цус залуу ажилчид. Мөрөөдлийнхөө төлөө тэмцэх сэтгэл чамд бий. Хуан Сибо. Энэ салбарт хагас жил ажилласан. Чи зүгээр л ажилласаа яадаг. Гэхдээ тэд чамайг нууцлаг ирдэн гэдгийг мэдээгүй. Би юу? Хараач тэр өөрийгөө ч мэдэхгүй байна. Тэр олон өгөгдлийн хүснэгтийг бөглсөн ажилдаач нэм ба ханддаг. Түүний ажлын хагас жилийн туршлага нь бусад хүмүүсийн 1 жилийн туршлагатай тэнцв. Бос чи тоглоомын салбарт хизээж байгаагүй. Аль хэдийн түүний нэг хэсэг болсон. Бус нь тоглоомын бүх ангиллыг эзэмших гэж оролддог байхад тэр аль хэдийн тоглоомын бүх анги бүх уралдааныг эзэмшдэг. Босс юу бол респект. Ийм багтаахад бид яаж бүтлгүүтэх вүлээ? Тэгдэ гайхалтай тоглоом хийх болно. Заавал гайхалтай тоглоом хийх шаардлагагүй шүү. Эхлээд зүгээр л тоглоом хийцгээе. Манай төслийн талаар би зөвхөн эхний шатанд ерөнхий чиглэл өгөх болно. Үлдсэн ажлыг би Хуан Сибо, Босс Янарт үлдээн. Би хөндлөнгөөс оролцохгүй. Та нар итгэлтэй байна уу? Гээл яг захирал шүү. Тэгэхээр энэ тоглоомонд надад 3 шаардлага байна. Нэгт энэ тоглоомын удирдлага нь шин тоглогчдын туршлагыг харгалзан үзэх ёстой. Удирдлага нь энгийн байх тусмаа сайн. Хоёрт гэвэл урт түүхийн горим хүсэж байна. Энэ нь зөвхөн нэгийн эсрэг нэг тулаан хүсэхгүй байх гэсэн үг. Бидний тоглоом гүн гүнзгий утга учиртай байх ёстой. Эцэст нь гэх юм бол зэвсэг нь өвөрмөц маш гайхалтай байх хэрэгтэй. Тиймээс тоглогчид тэднийг харамгцаал худалдаж авах болно. За энэ бүхэн миний шаардлага. Тоглоом сүйтгэх нь ч маш амархан юм а гээл жумалзаад. Уушлаараа ирэх юм. Гэхдээ FPS бол хардкор тоглогчдод чиглэсэн төрөл. Хэрвээ энэ нь хитрхийн энгийн бол тоглогчид гомдолж магадгүй. Одоогийн багийг харгалзан үзвэл бид сонирхолтой түүх гаргаж чадахгүй гэж бодож байна. Хамгийн чухал нь таны хөгжүүлсэн чөтгөр генерал нь тоглоом доторх худалдан авалт үнэгүй байх чиг хандлагыг эхлүүлсэн. Харин одоо та тоглоом доторх худалдан авалтыг дахин хэрэгжүүлэх гэж байна. Энэ бол ноцтой асуудал. Гэхдээ чамд найдаж байна өөртөө итэг. Чи асуудлыг даван тулж чадна. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл гэхдээ л амын дараад би чамайг ойлголоо. Суу. За тэгэхээр чи төслийн гол дизайнер харин чи тоглоомын хөгжүүлэгч болно. Дараагийн 7 хоногт над руу драфтаа явуулаарай заяа гэд л уулзалт дуслаа. Дарах жаах үнэхээр хөгжилтэй юм а. Ажлаа хүмүүс шилжүүлээл тэд нар энэний хариуд надад талархаж байна. Ёстой янзтай. За явъя. Хөөх бүх ажилчид ажилласаа таарсан байх шүү. Манай компани илүү цагаар гэдэг нэр томьёог хизээч ашиглахгүй дээ гэд л явах гэж байтал нь Бэжидийн тоглоом л тоглож байгаа юм билгүй. За enjoy гоё тоглоорой гээл гарсан чинь ширээн доороос нөгөөтг нь гараад ирдیں۔ Чи баригдахгүй гэхээ санаа зовхгүй нү? Цалингаас сутгуул яана? Үгүй дээ. Би багаал доош нь татгаас санаа зовж гин. Намайг үнэлдэг дарга ховор байдаг. Би харин ч илүү цагаар ажиллах ёстой. Гээл нуугдан барь илүү цагаар ажилдаг ч ах шиг шүнжэнгөө ажилчихсан. Жохон амраа гэхтэн. Би хэдэн өгүүлэлэг бичсэн. Гэхдээ нэг л биш байна. Завсарлага авах эрх надад байхгүй. Энтергээл арайд энэ дөхөөргөө таячжээ. Ингэж агаад амар юм хийчихвэл яана. Өгүүллийн гормыг хэрэгжүүлэх нь үнэхээр хэцүү юм аа. Бид олон улсын FPS тоглоонд байдаг шиг хэмжээний өгүүллийг хизээж бүтээж чадахгүй л ах та. Би ойлгочлоо. Ноён П үргэлжил үр дүнтэй байсан. Тэр хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд хамгийн бага нөөц ашигладаг. Тиймээс бид ч бас адилхан зүйл хийх ёстой байна. Чи юу гэж бодож байна? Бид дөрүүд, байршил болон бусад зүйлд мөнгө ивнэх хэрэгтэй. Мөнгийг зөвхөн чухал зүйлд л зарцуулах ёстой гэд энэ адилаараа нөгөө их мөнгө үрж дуусах нь уу?
Та аль хэдийн ийм бодсон юм уу? Гэхдээ намайг дагаарай гээл тоглоом доторх санаа руугаа аваад орчлоо. Бид долоод байх үед бидэнд маневр хийх зай бага байдаг юм л да. Газрын тосны тавцан нь мөн нарийн төвөгтэй бүтцтэй байдаг. Энэ нь түүний дахин тоглох чадварыг нэмэгдүүлдэг юм. Бид хинтээ тулдаж байгаа болгоомжтойгоор бидний дайснууд бол мууми. Загвар нь бол энгийн ямар ч дүрмийг зөрчихгүй. Сайн санаа. Одоо хоёулаа анхан шатны хүмүүс дээлтэй тоглоом бүтээх талаар ярилцъя. Магадгүй тэр биднийг тоглоомын ерөнхий мэдрэмжийг сайжруулахыг хүсэж байгаах. Хяналтыг багасгах шаардлагагүй. Хитбоксыг томруулж, зэвсгийн солилцооны хурд болон хүрээг тохируулах нь л хангалттай. Түүхийн гормын талаар яах вэ? Түүхүү хамгийн чухал нь хажуугийн дүр шаардлагатай. Чухал хажуугийн дүр бүү ээ. Сайн уу бяцхан охин? Тэр ярьж чадахгүй. Яагаад энэ ажиллаагүй юм уу? Түүний амны хөдөлгөөн болон дуу оруулахад төсөв хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ тэр ярьж чадахгүй бол яаж даалгавар өгөх юм? Өөр аргууд бий. Жишээлбэл түүний харц хөдөлгөөн. Тоглогчид охины зам байдал санааг шинжлэх хэрэгтэй. Мөн үүнийг ашиглан зарим таавар нэмэх болно. Тоглогчид тааврыг шийдэхийн тулд охины зан авираас сэжүүр олох хэрэгтэй. Боо, үнэхээр гайхалтай та бол шилдэг. Захирал ч бас адилхан санаатай гэдэгт би итгэлтэй байна. Тэр биднийг ямар нэг зүйл бүтээх баяр баясгалан мэдрүүлэхийг хүссэн. Надад ч бас тийм мэдрэмж төрөөд байгаа штеп. Ноён пигийн санаа чим шиг ямар нууцлаг хүн бэ? Бүх зүйл түүний мэдлд байдаг. Гэтэл даргаа бол шүтэж өгж гинөө. Захирал гоёмсог зэвсгийн тухай ярьсан. Та юу гэж бодож байна? Зэвсэг үү? Домогт зэвсэг байх ёстой юм байна. Зэвсгээ ярилцаж гаргаад энэ зэвсэг гайхалтай. Аль хэдийнэ өглөө болсон. Шар ус дээрээд чи нууцаар илүү цагаар ажилласан юм уу? Гэдэл баригдчихлаа. Нөгөө ягаа үст чинь нэг үдшилэг дээр ирчихсэн аавтайгаа уулзаад баах өнгөнгийн өсөл болоод ах юм. Нэр нь угаасаа хэцүү болохоор ингээл ярьчи. Манайх ойлгон те. Аав нь чамайг нөгөө ажлаасаа гарсанд чинь баярлаж байгаа. Чи тоглоом хөгжүүлэх мөрөөдлөө орхиж байгаа юм уу? Дотроо баг одоо аавынхаа компанийг өвлөж аваад ажиллаа гэсэн чинь үгүй аава. Надад илүү тохирох мөрөөдлийн компани олсон. Маргааш нь дахиад илүү цагаар ажиллахаар ирчих. Чи заавал нууцаар ингэж ажиллах шаардлагагүй штэ гэсэн чинь захирлын гаргасан хуваарьт нь тоглоомоо шалгах, нэмэлт өөрчлөлт оруулах зай байхгүй. Тиймээс би хуваараас өмнө явуулах ёстой. Боо би бараг дууслаа. Энийг зөв хэсгийг шалгаад өгөөч. Гээл харуултал баах юм хэлээд иймэлэн ойлгосноо. За төстэй тоглоом болоод өгье. Харсныхаа дараа ойлгох бах. Гээл ярьж яхад нь шар үст. Таамаа хоёр нууцаар ажиллаж байгаа ах нэ гэд шалгахаар ирчихсэн. Тэрийг маргааш нь пэйжэнд хэлээд ядж яхад нь бас тоглоомныхын дизайны суурь нь ер нь л дуусчихлаа гэд мессеж ирсэн. Тэр илүү цагаар ажилласан болохоор л иймэрт явуулсан байх нэ. Яг одоо опсор явъя гээл нууцаар гарч яхад нь шар үст. Тэр мөн үнэн шударгал юм шиг харагдаад байдаг гэсэн. Яг үнэндээ тоглоом тоглохчл шөнө опсын компьютерийг ашиглаж байна штэ. Гээд л үгэлдیں۔ Чи сая тоглоом гэсэн үү? Тэр ажиллаагүй юм уу? За буцаад суу. Тэгээл тайвширсан хүнч материалыг харсан чинь нилээн их юм. Хайлт гүйлгээл за сайн байна гэд л явуулчихлаа. Шар үстэд ажилчид тоглоом тоглохын зүгээрээ энэ судалгаа л гэсэн үг. Ажлын нэг хэсэг гэд. Нөгөө талд уг саналыг ямар ч нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр баталсан. Энэ нь захирал бидэнд итгэж дэмжиж байгааг харуулж байна. Захирал биднээс бүх хүчээр ажиллахыг хүссэн. Хичээцгээе эдэргээл бүр харанхуй болсон бүгд илүү цагаар ажиллаад хаасайгүй л завгүй хүмүүс яана. Манай хүн харин ванны тоглоом хүртэл авцсан. Энд чи хувийн мөнгнөөс чи хасагдсан шүү гэд өөрийнх нь мөнгөнд багасаал өмнөх тоглоомнуудын ашиг нь бас орж ирээл. Энэ их мөнгийг яаж өрөх юм бэ гэд шаналаастай. Шарвст нэг тагнуулт шиг л даанч буруу анзаараад ах юм азэлгч. Одоо бүр ажилчид бүгдээрээ ажлын дараа тоглолдог боллоо. Бишээ судалгаа хийдэг гээл хэлсэн чинь мэрэгэн санаа орж ирээд тэгвэл цалингийн нас нэмчихэл та. Бас тэрнээс ч илүү ажилчтай анхаарах ёстой гээл. Ажил дээр ирсэн чинь өөрөөс нь ч өндөр бичиг цаас шалгаарай гэд оруулаад ирсэн. Манай хүнд бол их сургуулийн даалгавраас ч хэд дахин амар санагдсан штэ. Би хөндлөнгөөс оролцохгүй гэж хэлээ зү. Болж гинөө гээл. Нөгөө тэрнээс ч илүү ажилчтай анхаарах ёстой гээл байсан да. Тэгсэн ажил дээрээ кафед олцсон. Бараг л рестораны хоолнуудтай. Тэр нь мэдээж ямар ч төлбөргүй. Дээрээс нь бүр болоогүй фитнестэй. Тэгсний айгуулаг багш энэ төр авчирсан. Хүснээрээдэд дараа нь дасгалаа игэрээ гээл. Яаж жаргаагаад байгаа юм бэ? Түн шиг сайхан сэтгэлтэй дарга зөвхөн мөрөөдөлт байдаг бах тийм үү? Гэхдээ тэр биднийг илүү цагаар ажиллахыг зөвшөөрөхгүй. Зөрчилдөөнтэй биш гэж үү? Захирал чинь тактикийн мастер байхгүй юу? Бид игч биш, багч биш, яг 8 цагаар ажиллавал үр дүнтэй. Тэгсэн л байх. Гэт хоорондоо ярьж итэл илүү цагаар ажилласан цалин гээд ороод ирлээ шүү. Ягаус захирлаасаа асуух гээл орохт нь компани илүү цагаар ажиллахыг хориглохоо билсэн. Гэхдээ уучлаарай. Гэхдээ бид таны саналыг татгалзах ёстой. Юу вэ эднэр ч одоо яац хүмүүс вэ гэж бодоол. Эднэр та нарын хүртэх ёстой цалин бити буцааж өг. Гуй гээл хэлсэн чинь бүр уярцсан. Дурлцсан байж тээ. Ичээ сандраал гараад гүйчлээ. Бүгд л даргаа бишрээстэй. Ягаад дарга тоглох туршилтын хугацааг хуваарьт оруулаагүй гэж бодож байна. Бидэнд итгэсэн болохоор энтергээл захирал боог өрөөндөө дуудаад хамтрагчийнх нь боловсруулсан материалын жагсаалтыг харуулад юу гэж бодож байна? 670 мянган вон. Энэ маш боломжийн. Нөөцөөс эхлээд програм хангамж хүртэлх бүх зардлыг сайн хянсан байна. Үүнийг үргэлгэн дэмий зүйл биш гэж бодож байна. Гэхдээ үнэхээр үргэлгэн дэмий байх ёсгүй гэж үү? Ийм бага мөнгөөр яаж сайн тоглоом хийх юм? Харамлах хэрэггүй. Чи яагаад тоглоом хийхийг хүсэж байгаагаа мартчихсан юм уу? Санал та гэсэн чинь нэрэл төгс тоглоом хөгжүүлэхэд хангалтгүй л дээ. Яг зөв. Төсвөө 2 дахин нэмэгдүүллээ.
Линоинтэй уцаар таны дайсан бол миний дайсан энтергээл ярьж гин. Туслах нь хажуунаас нь тэгдэг ажилчид туршлага багтай дундаж хүмүүс штэ. Тэр охиноос л бусдна гээл тэгсэн чинь хамаагүй бүгдийг нь булан ав гээл уртаа хэллээ. Боо гол хөгжүүлэгч болцсон байгаа. Тэгээд айгүй их төвлөрсөн суужсэн чинь энэ тэндээс баахан ажилчид нь юм асуугаал. Чи надад энийг сонгоод өгөөч. Энийг яаж хийх юм бэ? Мэйлэн тариу өглөө гээл. Яа болио би гол хөгжүүлэгч бол чадахгүй мэн гээл тэгсэн чинь шар цамцтай нөхөр чинь чи надад айгүй их тусалсан. Одоо миний ээлж гээл яг сахиусан тэнгэр шиг л бүгдийг нь зохицуулаад өгчлөө шүү. Тэгсэн гинэт бүгднгийнх нь нутас дуураад нэг юм болчихлоо. Пэйжийн лекцэн дээрээ сууж байсан чинь шар толгойд залгаад нөгөө босс чинь манай ажилчдыг бүгдийг нь хөслөөд авчихсан байна гээл хэлдэг. Үсэрч гараад ажил дээр очисон чинь хинч байхгүй. Опс нь бүр дэлбэрсэн. Богийн үнэмлэх хүртэл хогийн савнд. Юу болоод байна гээл ургуулan бодоод одоо бүгдийг нь би ихнээс нь өөрөө хийх болж гинүү гээл байжсэн чинь нөгөөд чинь гараад ирдیں۔ Тийм байлгүй дээ. Та нар тийш яваагүй юм уу гэсэн чинь тэр газраас салгасан л та бид татгалзчихсан хаашаач явахгүй штэ гээл энэ ажилдаа хайртай бид бүгд өмнөх компанийнхаа хамгийн доод түвшний л ажилчид байсан энд бидэнд бүх юм байна гээл хөөрхөн юмнууд хэлээд манай пэйжийн ч нэрээ бурхан шиг л хүн болчих чи бүр бид тоглоомоо нөгөө өрөөнд туршиж байсан юм аа гээл гэхдээ жоохон цэвэрхэн сумарын тий тоглоом нь төлөвлөсөн хугацаанаас өмнө дууссан болохоор тэгээл баярлсан даа гинэ юу чи сая дууссан гэсэн үү шалгаад үзсэн чинь нилээн дайж болцсон. Захирлаа нилийн эрт дуусан болохоор засах цаг үлдээсэн гэсэн чинь хин ерөн чамайг засах цаг үлдээ гэсэн. За яах вэ гэснэ. За та нар эрт дууссан юм чинь баяраа тэмдэглээд нэг ивент зохион байгуулъя. За түрээж байгаараа манайхан хэрвээ хятад богино хэмжээний кино үзэх туртай бол энэ пэйжийг сонирхоод үзээрэй. Бусад газруудаас илүү хэмдаар бүх төрлийн хятад киног үзэх боломжтой. Дээрээс нь Pentadise үзэгч гэх юм бол бүр 30% өнгөлтөө үнээр бараг л үнгүй шахуу маш хэмдаар групп руу норж болох юм байна лээ шүү. За эргээд аниме руу орцгоё. Бүгдээрээ дасгал хийгээл байжснаа. Захирал биднийг хаашаа явуулах гээд байгаа юм бол гэсэн чинь ягаавс нөгөө алдартай биднийг хөслөх гээд байсан компани руу явж үзмээр л юм гэсэн чинь пэйж чинь яг зөв тийшээ явцгаая. Яваад туршлага солилцоод ир гээл. Дотроо бол тийм лаг газрыг энэ ажилтайгаа харьцуулаад сэтгэл санаа нь муудах байх гээд орой бөөндө хоол идэж явахдаа хөөе Мая чи очиод хэдий юм асуучаарай. Сүүлийн үед гарсан алдаа ч юм уу? Тэгвэл би давтаж чадна. Үгүй бүр мөс устгах гэсэн. Нөгөө алдартай компани дээр ирсэн чинь бүтэн нэг барилга. Хааны ордон шиг л хашаан дотроо хүртэл зураг авалт хийж ин тэр. Мануун дотроо дараагийнх дээрээ би ч гэсэн бүтэн барилга худалдаж авнаа. Гээл бодцсон байж идэв. Бүтлгүүдэх гээд байгаа биш үү? Тоглоом хөгжүүлэгчтэй нуулзаад хоёр тал нэгнээ сонжоол пэйж нэг ийм залуухан байгаад нь гайхаад чадварлаг юм шиг байна. Дээрэс нь ямар үнэтэй хувц вэ гээл бодож байхад нь манай гарвал орой цуг ямар хоол идэх үү? Усан онгоц түрээслэх үү гэсэн шигээл пэйжийн би чамд limited edition-ы нэг доол өгье гээл байж байгаарэ гэх оронд нь манай дороод ирсэн. Энд байсан юм уу? Шал мяа газар юм штэ. Гаднаа гэлэнцэг дотроо паланцгэл юм байна. Тэр компьютер энтер нь юу вэ? Хуучны загвар. Дээрс нь ямар тавчуу зайтай юм гээл муулж өгж гинэ. Хажууд нь дарган сонсоод байгаа штэ. Хүйе Левон чи манахаас гараад энд орсон юм уу гээл. Хоёр компани уулзалт болоход шар устыг нөгөө асуултуудаа асуугаач гэсэн чинь шаалуур. Яагаад хагасанд илүү цагаар ажиллаад байдیں۔ Бодвол илүү цагийнхан цалин өндөр ах та гээл асуусан чинь тэр ажлын л нэг өдөр штэ юун цалин идэр гээл. Энэ компанийн туслах манай компанийг танилцуулах шаардлагагүй сте. Сүүл гарсан тоглоом Левонч бас үнд хувь нэмэр оруулсан. Чи цомхотхлын жагсаалтанд байсан учраас сайн дураараа огцорсон тийм ээ. Чи компаниг доош нь татаагүй гэж үү? Одоо л өөрийн байр суурь олсон байх шүү. Гээл хорон хөхтэй гэж манай пэйжийн ч өмөрөөл лин хариулагч та ягаад компаниуд тэдэнд танилцуулж болохгүй гэж ягаа өст манч ёстой л тултал нь магтаж өгж гинэ. Энэ тоглоомод ургуун маркетинг ашигласан. Ганцаардлын хэлсэн зүйл бол ууртай хүнийг тайвшруулж ядарсан үнийг сэргээдэг. Харин чөтгөр генерал бол тоглоом доторх худлаа авалтын системийг багасгасан. Тэр бол гайхамшиг. Үнийг сонсон менежер нь айгүй өнгөрөө нөхөр болтойдгоо. Өөртөө одоо хийгдэж байгаа тоглоомоо нууцлалтай гээд байхад нь л зүгээрээ Xera-га танилцуулчихлаа. Энэ нь манай эдийн хийгээд байгаатай төстэй тоглоом юм байна лээ. Тоглоомын талаар сонссон шар цамцтай нөхөр бүр гутарсан байж хат нь манай хүн бол тоохчгүй энийгээ л сууж байгаа юм чи. Туршлага солилцох ивэнтэнд тусаад бүгдээрээ ажиллаж яхад нь дарга сайн ажилласан гээд бүгдийг ч 10 хоногийн амралтаар шагнаж байна. Гэхдээ хэдүүлээ сая эсрэг багийн ажлыг харлаа. Бидэнд амрах цаг байгаа гэж үү? Дээрээс нь 2 тоглоом цацагдах өдөр ижилхэн. Тэдний хаан ч хүрхгүй мэн. Ийм сайхан ажиллах нөхцөлөө ашиглаад илүү хичээцгээе. Захиралж үүнийг харуулах гэж л биднийг дагуулж авсан байх. Гээд яа да те энэ хэдийг нөгөө том босс манай компанид ирсэн яагаад надад хэлээгүй юм. Бас одоо хийгдэж байгаа тоглоомын талаар хэлнэ гинэ гээд л нөгөөхөн ч тэрнийг жоох айлах гэсэн юм а. Надад итгэлтэй өдр гээл. Хамгалагчаа гаргаж тоглоомондоо дахин өөрчлөлт оруулж бог шалгаад өгөөч гэсэн чи айл хэдийнэ тулааны горим шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүд гээд бас ч гэж хинэггүй нөхөр биш юм шиг байгаамаа. Тоглоомын төсөл аль биесээр дуслаа.
Пэйжийн шалгалтаа өгчөөл гэртээ ирээд хэрэн гээл юмнуудаа шалгаж яснаа. Үрх өстө мөнгө харснаа. Нарийн бичиг рүүгээ залгаад яг 361,245.5 янаар үдшилэг зохион байгуулах. Тэд ядарсан гээл бөөндө кино үзэж байсан чинь захирлаа гинтийн бэлэг энтер бэлдсэн. Хөөхөн ч олдоо. Захирлаа бүх юм аль биесээр дуусчихсан. Би тэсрэг багаас нэг өдрийн өмнө эхлүүлж болно. Гэхдээ үгүй болохгүй гэж хэлсэн чинь робот гарч ирсэн ээ. Наа чин дөрмөн зөрчсөн хэрэг болно. Гэхээр нөгөө бид хамгийн чухал том баяраа тэмдэглээгүй штэ. Хоол идэж караоке ороод бүгд баярлаж тоглоом маань алнаа энэ төр гээл. Харин Пэйжийн 500,000 юан авах боломжтой хэвээр ээж магадгүй. Маргааш хүртэл тэсэх хэрэгтэй. Гээл бүр шаналсан. Тэрийн ягаа уст харчаад нууцхан мундгийг нь гайхаж крашлаад бүгд тасраад унчлаа. Маргааш нь яваад нэг өдрийн өмнө гэд байсан өчигдөр согтоод хинч нийтэлж чадаагүй. Захирал үнэхээр сэтгэл дундуур байгаа. Гэдэл шар уст бас давслаастай. Үзүүлэлт хэр явж гин? Өө сайн л байна штэ гэсэн эсрэг компани харцсан. Бишээ наа чи манайх биш. Энэ гэсэн тэр доор. Манай үнч тоглоомоо цогтон давхцуулж гаргах. Энэ бол дампуурах шилдэг санаа. Гээл. За маркетинг нэхлэхээр гайгүй илгүй дээ. Мэдээж байхгүй штэ. Ягаавс захирал бидний төвчээрийг шалгаж дарамттай нөхцөлдөж чадах эсхийг харахыг хүсэж байна. Нарийн бичгээс бид тоглоомынхоо дараагийн шатыг нь хөгжүүлж эхлэх хэрэгтэй. Мөн алдартай стример тоглогчийг хүслэх хэрэгтэй гэсэн чинь харамсалтай ноён пэ төсөв гаргаагүй. Гэхдээ тэгвэл бид өөрсдийн мөнгөөр хийнэ гэж авдیں۔ Broken Halbert гэж юу? Боо гайхаал. Тэгсэн энэ хүн нь FPS тоглоомын салбарт олон жил тоглосон e-спортын хүрээний нэр төртэй ветеран тоглогч гинэ. Ягаавс энэ хүн рүү өөрсдийнхөө тоглоомны холбоос нь явуулсан. Тэрийг нь хараад миний нэр хүндийг л ашиглах гэж ах шүү. Адилхан л тоглоом шиг харагдчихэв. Гэжээснэ 888 оны үнэтэй зэвсэг харна. Юу вэ? Энэ одоо ил цагаандаа гарсан дээрэм үү? За яхав хэр ид шиддэг чи харъя л да. Гээд л тоглож үзэхээр болчихлоо шүү. Энэ тоглогч нь уг нь дотоодын тоглоомуудыг шүмжилдэгч, манай тоглоомыг тоглож үзээд график, удирлага, шинэлэг байдал гээл анхан тоглогчдод ээлтэй мөртлөө мэргэжлийн тоглогчдод таалагдахаар юм байна. Тоглоомын түүх нь өндөр түвшнийх. Хажуугийн дүрийн дизайн, онцгой бөгөөд дотоодын тоглоом байж ийм чанартай гайхалтай гээл 888 оны үнэтэй домог зэвсгийг анх шүмжлэж байсан ч цаадах логик нь бусад зэвсгийг үнгүү олгох стратеги юм байна штэ гэж бодоод эцэст нь тоглоомыг жинхэнэ өвөрмөц сайн тэнцвэртэй бүтээл гэж хүлээн зөвшөөрвөө. Чи түүнийг яаж үрсэн бэ? Эсвэл хулгайлаад аваад ирсэн юм уу? Гэхдээ үгүй тэр өөрөө гуйгаад л ирсэн штэ. Алдартай тоглогч чинь танай тоглоомын төсөөл бол гайхалтай. Би аль хэдийнэ дуусгачихсан. Толгой ажилласан хэдүүлэн шүү. Завогт байгаагүй. Дараа нь зааврын дагуу цамхаг тавирч гэрэл цамхагийг ашиглан тусламжийн тохио илгэх ёстойг ойлгосон шүү нэрээ. Дотоодын тоглоом байж ийм сайн стори мүүдтэй байгаа нь итгэмээргүй. Дээрээс нь тэр бяцхан охины дизайн гээл магтаж өгч гинэ. За ер нь ч дахиад төв тавтагдах нь дээ. Чи надад нөгөө хязгаарлагдмал Desert Eagle-ийг өгнө гэж амласан. Гэхдээ бид танд домог зэвсгийг ч гэсэн өгнө гэсэн чинь. Наадахыг чи өөрхөн мөнгөөр авчихсан. Харин тэр үнгүй харьцагнаас ундаг болохоор л гарах магадлал нь маш бага. Нөгөө 88 оны үнэтэй домог зэвсгийг чинь бүр өөрийнхөө мөнгөөр авсан юм байна штэ. Энэ үнэтэй домог зэвсгийг ганц л удаа авчих юм бол бусд нь бүгд үнгүй олчих юм байна лээ л дээ. Тэгэхээр бас яг дампуурах бодол байгаа ч юм уу? Сайн бодлоготой юм шиг л байгаа зү. Танаа дарга чи ямар ийдэг хүн бэ? Эдэргээл. Та тоглоомыг туршиж үзээд биднээс төлбөрч нэхэлгүй. Дээр нь бүр 88 он зарцуулсан гэхээр үнэхээр их баярлаа. Гэхдээ би бүр шууд дамжуулт хийх бодолтой байгаа. Илүү олон хүн энэ тоглоомыг мэдэж мега айрон буг худалдаж авахд итгүүлэх болно. Гэд домог зэвсэгтээ бүр нэр энэ төр өгцөн. Лексэн дээр шар үст тоглоом таталт муу байна. Гэтэ сүүлийн 2 хоногт сайжирчлаа шүү гэхтэн. Сандраал очихт нь бүгд урвайцсан сууж идэв. Шар үст андуурсан юм бах та гэсэн чинь бүгд алга ташаал баяр хүргээд эхэллээ шүү. За ингээд л дахин нэг баярт сүрэл. Тэгэл энэ тэнэг тоглоомыг яахаараа тийм алдартай үнэ хүртэл үнгүү сурталчилчихдаг байна. Гээл хямраад тэрийг харсан ажилчид нь захирал үнэхээр буур сүртэй юм аа. Маш тайван байх юм гэдэл. Одоо энийх мөнгийг яаж үрнэ? Домог зэвсгээр л 400,000 гаруй яон олсон. Гээл дээвэр дээр орилоод байжсэн чинь ягаавс амиа орлох чинь гэж бодцсон. Захирлаа битэлтэй. Манай сервис ердөө 100,000 тоглогч багтаах боломжтой. Тэгээд олон тоглогч дараалал зогсож байгаагээд та санаа зовоод байгаа мó? Юу болсон юм бэ? Гээл бүр ийм алдартай болцсон юм байна штэ. Гэнэт энэ мөнгийг би биш тэд нар надад зарцуулж болох юм байна. Энэ удаа хичээе. Гээл дараагийн 48 цагийн дотор энэ их мөнгийг өрчихвөл надад эргээд орж ирнэ гэж бодоод нөгөө роботоос би тоглоомуудаа шинжлэх хэрэгтэй. Надад төсөв өгөөч. Гэхдээ системийн шинэ гүйлгээ хийхэд тулд тоглоомын шинэ хувилбаруудыг шаардна. Гэхээр нь юун бүү ажил вэ? За боли. Одоохондоо шинжлэхгүй. Ядахтай ажилчтай хоолоор дайлмаар байна. Орлогын тал хувийг ажилчдад урамшуул болгож өгье гэх бүрт нь хүсэлтүүдийг нь татгалзаж гин гээд яах арга бодоод байжсэн чинь нарийн бичгэн та яваагүй юм уу гэхээр нь чамаас юм асууж болох уу? Компанийн нэрээр хувийн шаардлага биелүүлэхийн тулд шалтгаан эргэн зохиохоо мэдгүй. Компани ашгаар ажилчдаа урамшуул өгмөр байна. Даанч хязгаар бий. Хэн намайг хязгаарлаж байгааг надаас буу асуугаарай. Гэхдээ эрдийн нөхцөл ашгийн 50% төслийн урамшуул болгох нь боломж юм. Хэрвээ та илүү их өсвөл өөр шалтгаанаар сольжуулна. Жишээлбэл бүх ажилчдын цалингийн нэмэгдэл.
Гэхдээ нь маш зөв. Тэгвэл бас тусгай нэг хэмжлийн системийг хэрэгжүүлэхийг хүсэж байна. Та юунд ч нэг хэмжил гаргаж болно шүү дээ. Босс Yogi-гийн нэмэлт картыг ч нэг хэмжилж олно. Танд тэдгээрийн нэрлэх хэрэгтэй болно. Баярын бэлэг эсвэл халуунд ажилласны тэтгэмж гэх мэт ажилтан бүрд сард 3500 ян өгч болно. Бас 1000 яны худалдааны карт ч өгч болно. Өглөө нарийн бичиг нь бүгдийг нь бэлдээ тавьсан. Системч боломжийн төсөв гээл зөвшөөрч өглөө. Ажилчдаа бүгдийн том молд дагуулад ирсэн. Алтан карт гаргаж ирснээр дуртайгаа ав гээл баахан дэлгүүрээр хэсч 2 цагийн дараа системийн хугацаа дуусах гэд болдгоо. Бүгдээрээ юу авах уу гээд эргэлзэж яхад нь аль чадхаараа л үнэтэй гэсэн болгоныг нь хурдхан шиг л компани зүгээс тооцоо хийж авч өгөөл. Нарийн бичгээрээ бас өөртөө юм ахуулъя гэж хэлүүлээл хамгийн тансаг гэсэн болгоныг нь аваад яг 1 минут үлдчихсэн мөнгө нь дуустгүй. Ганц өөртөө юм аваагүй нь ягаа үст. Тэгсэн нэг үнэртөө өсшүүрч аваад үнийг тэрэнд гээл яг цагаасаа өмнө мөнгө дуусгаж чадлаа. Ягаа үст ч захирлаа талтай юм болохоор хувийн бэлэг гэж бодсон. Бүр догтлоод. Маргааш нь энэ төсөл дээр үнэхээр сайн ажиллалаа. Ялангуяа та хоёр. Тиймээс аваардаар та хоёрыг шалгаруулж байна. Бас цаашид ажиллах хэрэггүй. Чи бизнесээ эхлүүл. Би чамд анхны хөрөнгө өгч өгнө. Харин боо чи угаасаа бизнес биш тоглох дуртай юм чинь хязгааргүй амралт өгч байна. Гэхэд боо зүгээр хэрэггүй опсл байхад болно гэсэн чинь хүснээр аялаа. Зугаал гээл хүчилсээр хагаад зөвшөөрүүлж эхлэв. За маргаашнаас ахлахаар чи болсон шүү гээд л нэг туршлагагүй нөхрийг тавьчихлаа. Хэрэндэл ийм гоц авьяастай гэж мдээгүй хоёроо явуулж байгаа нь. Боо та намайг аял гээзтэй. Тэгэхээр н ажил дээр майхан барьчихлаа идэрхцэн. Пэйчинч яг одоо гар гээл арилж байгаа. Шар цамцтай манай төслийн хуучин менежер маань ажлаасаа гарч нарийн бичиг бизнесийн чиглэлээ тодорхойлжвал санхүүжилтийг тань шилжүүлнэ. Гэхдээ нь үннийг хэлэхэд тоглоомын салбар бол миний мөрөөдөл. Гэхдээ захирал намайг Тэгдагийн бизнесийн төлөвлөгөөг үргэлжлүүлэхийг хүсэж байгааг би мэднэ. Түүнийг гонсойлохгүй эдэргээл явуулсан ч холдохгүй бололтой шүү. Захирал маань шинэ санхүүжилтээ авч мөнгө нь 2 дахин нэмэгдчихсэн. Дараагийн хаалтын хугацаанд 90 хоног. Шар цамцад явахдаа за үүнээс хойш тоглоомын бүх шинжилтийг та нарт даатгалаа шүү гэсэн чинь мэн захирал өмнөх тоглоомнуудаа шинжилгээ бэлж бүх нөөцөө дараагийн тоглоомондоо зориулахар шийднэ гэд хэлсэн. Угаасаа ашигтай тоглоомуудыг зориуд шинжилэхгүй ажиж илүү ашиг олохгүй болохоор тэрэнд нь мэдээж ажилчид нь гайхаастай. Өмнөх алдаанаасаа сургамж авч энэ удаа төслийг өөрөө хатуу хянахаар болдог. Тоглогчид Тэгдагаас гаргасан тоглоом гэдгийг нь мэдээ тоглогч сонирхлыг нь огт төрүүлэхгүй тоглоом хийх ёстой гэж бодоол байж хат нь боогоос зурус ирэхээр нь хартал таны шинэ тоглоом бас нэгэн бестселлер болно гэж найдаж байна гэсэн бичлэг илгээсэн шинэ адал явдал хайгч амьдрал эхлүүлсэн бололтой дөгөө. Шинээр томилогдсон менежер болон ягаа үсттэй уулзаад за ерөнхийдөө бол одоо хийж байгаа тоглоом маань тоглоомын салбарын бодит асуудлыг илчлэх зорилготой нэг тийм зохиолын төрөл 2D дүр зурагтай энгийн тоглолт олон төгсгөлтэй түүхтэр төвлөрнө. Зорилго нь тоглогчдыг тоглуулах биш харин тоглоомонд цаг үргэсгүйг ойлгуулах гэд л хэлдэг. Мэдээж ийм юм сонссон чинь гайхан штэ. Манай хүн гэхдээ энэ зохиол шиг хэрнээ шинэлэг шүү. Яжлал шүүмжлэлтэй гэд л аргалчлаа. Тоглогчийн зорилго бол тоглоом хөгжүүлэх. Тэр жанр, төлбөрийн систем, маркетинг зэрэг олон сонголт гэж сонголт бүр нь өөрөөр төгсгөл төргөн. Нэг ёсондоо яг бидний ажлыг тоглоомоор тоглоно л гэсэн үг. Гинэт тог тасрах, санаандгүй тоглоомоо дуусгах гэд олон хэцүү зүйлийг нэмж тоглоомыг хэцүү болгож олно. Яавс хэсэг хугацааны дараа тоглогчид уйдахгүй гэж үү? Гэхдээ нь үгүй дээ. Тэд тоглоомоо дуусгахдаа л анхаарна гэд дотроо л тэхэл зоригтой юм чинь гээл инээд алдаад. Бас ашиг хөвөл тоглоом сүрнэ. Харин хит сайн байвал компани дампуурна. Ингэснээр тоглоомын салбарын харгас бодит байдлыг харуулах юм. Ер нь бол яасан ч гоё төгсөхгүй тоглоом л гэсэн үг. Ажилчид нь ихэндээ гайхаж байсан ч сүүлдээ бүр гайхалтайснаа гэд алмарсан. Нөгөө худал үгийг 1000 тавтуул үнэн гэдэг шиг л хөөхөн хэд хоног өнгөрцөн. Сурагчдын өвлийн амралт болж манай хүнч хальт гэрлүүгээ явахаар болж харин нөгөө талд ажилчид нь тоглоомонд анхаараастай. Шинэ менежерийн маань ажил нэг л болж өгдөггүй. Тоглоом хөгжүүлээд байж ах намайг яагаад хоолоо уншуулад байгаа юм бэ? Ядаж яхад нь би огт чадахгүй байна гээл ягаа үст ч юу ч болж исэн даргын талд шүү дээ. Чи энэ төслийн менежер бас хоолоо унших явцдаа тоглоомын агуулгыг илүү ойлгож сайн хөгжүүлээсэй л гэж хүссэн гэдэл менежерч тийм үү одоо л би дүрээ ойлголоо гээл хоолоогоо уншиж байна. Тэгсэн уншиж байгаа хоолой нь тэнэг минь чи зөвхөн мөнгө л бодлоо. Одоо чи алдагдал хүлээлээ. Тэнэг чи үүнийг хүртэх ёстой. Энтергээл нилийн сонин хөхтэй хоолоо уншиж шүү. Эцэст нь хоолоогоо уншиж дууслаа да. Боогоос дахиад л шинэ тоглоом танд бестселлер болно гэж найдаж ийн бичлэг ирнэ. Тэгсэн чинь бүр нэг дээрэмдүүлсэн хүн шиг зогсож идэв. Юу хийж байгаа юм бэ? Би чам цалингчаа хангалттай өгч байгаа штэ гэсэн. Намайг ажил хийх хичээжтэй. Энэ аялал чинь надад үнэхээр зохихгүй байна гэдэл. За ямар тач зөвшөөрөөд харин энэ төслийн ажилд огт оролцохгүй шүү. Зөвхөн тоглоомоо л тоглол гэд буцаагаад авлаа. Шар цамцтай уулзаад нөгөөх нь ч бизнес интерэж эхлүүлээгүй. Санаа олдохгүй энэ газрыг л санаад байх юм гэж ярьж агаад хамтдаа сүүлийн 2 тоглоомын шинжилтийг нууцаар хийвэл яасан? Угаасаа захирал мэдчихвэл зөвшөөрөхгүй гээл санаа нэгтээ тохирчглоо. Ажлын цагаар олон тоглогчид опс руу залгаад л яагаад тоглоомуудад шинжилэлт хийхгүй байгааг асуугаад л тэгсэн өчигдөр боо жоохон шинжилэлт оруулсан. Тэрийг мэдчихээд л хүмүүс дахиад нэмээд шинжилэлт хийлдээ. Эдэргээд бүр 10,000 гаруй үсэгтэй өргөдөл хүртэл гаргаад ирсэн.
Пэйчинж зүгээр тойлгоо орхичхоо шинжилэл хийхгүй гэсэн чинь. Гэхдээ тоглоом айжмаар сайжраад л байгаа гэхтэн. Юу ямар нь тийм завтай. Тэд нарыг бол шинжилэлт нь яаж ийн? Одоо дууслаа боо. Чи чөтгөр генералийн арт зургийг нь бас шинжилсэн юм уу? Үгүй би биш гэсэн чинь. Яа юу болоод байна? Зураач залуу опс дээр ирсэн. Энэ чөтгөр генералийн арт шинжилэл нь байгаа. Гээл нарийн бичиг төгсөн чинь дарагт чи өөрөө өгөө. Гээл хүчлээд оруулчихлаа. Хаалга хаагдаад юу гээл орилж байгаа штэ. Шинэ менежер хийсэн ажлаа захиралтаа танилцуулаад "Ёстой сайн мэн" гээл магтуулаад авлаа. Чи ягаа үстээс үүнийг нэн даруй зохион байгуул гэд хэлээд хэрэг. Хэдэн маркетинг байгаа юм гэсэн стример хүнээр аюулгүй өндөр төлбөрөөр маркетинг хийлгэх ингэж байна. Тэр нь бүр анхны тоглоомыг шүүмжлээд байсан гар байсан да. Тэр ганцаардлын элсэн цөлөөс хойш ямар ч олигтой стример хийчихэр муу тоглоом алга гээл бодож исэн чинь тэгдагаас холбогдоод ашгүй орлого олж ирлээ. Хит гэж хэлэх үү? 1500 yen арай л өндөр үү гээл байжсэн чинь 10,000 yen гэдیں бөөн баяр. Юу ч байсан дуртайгаа хийя. Тгий гээл та энэ тоглоомыг чин сэтгэлээсээ санал болгох хэрэгтэй. Гэхдээ за би гэхдээ скриптийн жоохон өөрчилж болох уу? Бидний адил контент бүтээгчид өөр өөрийн гэсэн онцлогт бүтээлч ирэх чөлөөг олгох хэрэгтэй. Гэхдээ та огт юм өөрчилж болохгүй. Төлбөрөө 20,000 yen олгоё. Ийм их мөнгө гээл шүлсэн баг гойжод. Тэгвэл ядахта би эхлээд танай тоглоомыг тоглож болох уу гэсэн чинь үгүй бид зөвхөн танд 10 секундын тоглоомын бичлэгийг л өгөх болно. Гэхдээ би энэ ажлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Өөрөө олоорой. Хэдий би зүгээр л ядуу контент бүтээгч боловч өөрийн нэр төртэй хүн шүү гээл хэлжтэй. 50,000 yen. Муу тоглоом шүүмжлэгч. Энэ бол миний маш их хүчин чармалт гаргасан шоу. Би үнийг сүйтгэж чадахгүй. Ил гэснэ. Одоо ийм их мөнгө сонсчихсон хүн чинь надад мэдээлэл хэлгэн үү? Нөгөөтгийг нь үтсэн чинь ёстой л нэг хог байна. Миний зар сурталчилгааг дээрээ тэнэг тоглогчд гээл арайчтай болол гээл байж хат нь төлбөр нь ороод ирсэн. За тайвшир би нэрээсэлж үүний дараа өөр шоу эхлүүлж болно штэ гээл компаниг харсан чинь нөгөө анхны ганцаардлын элсэн цөл хийжсэн жижиг гар. Юу вэ энэ одоо ийм томорцсон юм уу? Бүр миний спонсор болж молцсон. Намайг сүрүүлэх гээд надад сүшээ аваад байгаа юм уу? Шудраг байдлыг эрхэмлдэг би. Зүгээр л бэлдсэн хідэн тэнэг үгийг уншина гэж үү? Гээл энээх хуйлахын голоор юм болж гинэ. Манай хоёрыг нууцаар юм хийж яхад нь ягаа уст ороод ирсэн. Мэдээж хэлэхгүй санаа зовлтгүйгээд. Тэгсэн маргааш одоогийнхэн тоглоом цэцэгдэх гинэ. Ягаа устч энэ ихтэй жоохон сонирхолтой л тоглоом болоод байгаа гэсэн чинь боо. Шинэлэг зүйлийнхэндээ ихэвчлэн эргэлзээтэй л тулгардаг. Хэрвээ энэ бүтлгүүтвэл одоогийн тоглогчид ийм сайн тоглоомонд хангалттай ухаантай биш гэдгийг л нотолж байна. Гэд яасан ч захирлаа дээдлээстэй. Тоглоом цацагдах өдөр манай энч мөнгөний авц юм чинь сурчлагыг нь хийцэн. Дотроо л ямар новшоо игээд байна гэж бодоод л гадна. Та нар ийм хөвгөлтэй тоглоом өмнө харж ирсэн үү? Энийг хардаа гэд пэйчнээсээр дуртай байгаа хүн алга. Нэрийн бичиг гаднаас баларлаа захирлаа. Маш олон гомдол шүүмж ирж байна. Ухамсар шудраг зантай цорын ганц контент бүтээгч ноён Цяо хүртэл зарагдсан. Тэр зөвхөн зарагдсан төдийгүй хамгийн жигшүүртэй нь боллоо. Ямар аимшигтэй тоглоом бэ гэдэл. Энэ удаа жинхнээсээ дампуурч буяа бүгд гутарчихсан сууж байсан чинь шар цамцад би сайхан хэвлэлийн мэдээллийн салбарт ажилладаг найзтай болсон. Тэгээд аваад ирлээ. Энэ бол бидний нэр хүндийг аврах сайхан боломж гэж магадгүй. Тэгсэн зурагтаар гарсан мэдээнд нь Тэгда тоглоомын компани дампуурлын хямралд орлоо. Борлуулалт тогтсон борч ерөнхий дизайнерууд огцорлоо гэсэн утгатай мэдээ гарсан байдیں۔ Нөгөө өрсөлдөгч том компанийн нь гар хөл болж таарсан энэ нэмэгтэй. Ягаа үстч чи хэн болчоод худал мэдээлэл тараагаад байгаа. Гээл очиод хэрэлцсэн чинь хөтлөгч эмэгтэйс мөчөөгөө өгөхгүй. Чи өөрөө хэн болчоод хэрэм мэд энтер гээл. Энэ мэдээний захирал нь ягаа үстийг харснаа л өө Шинха групп үнэхээр уучлаарай. Тэр одоохон бүгдийн засна. Шинха групп бол манай хамгийн том спонсор гээл бүхэлцтэл. Ягаа үст би зүгээр л үнэн мэдээлэл гаргахыг хүсэж байна. Тэгдагийн захирлал миний харж исэн хамгийн шилдэг босс. Нөгөө өрсөлдөөд байгаа том компани байгаад нэг ёсондоо ягаа үстийн аавынх нь Шинха группийн хаан нь ч хүрхгүй юм байна лээ. Мэдээний хөтлөгч пэйчнээс мэдээ авах гээд ирсэн. Ягаад ярьслага хийж зөвшөөрсөн бэ? Гэхэд ягаа үслэхгүйсэн. Гэхдээ жинхэнэ хайр эдэргээд л хөрхий 5 минут тутам залгасаар агаад л зөвшөөрүүлсэн юм байна лээ. 3 асуулт гээдсэн чинь тэрийга дими юм асуусаар агаад дуусгацсан. Одоо ганцхан асуулт. Ягаад тоглоом хийхээр болсон бэ гэхэд мөнгө л алдах. Би тоглоомыг сүйтгэхийн тулд бүх зүйлийг хийдэг гэж хариултыг. Яг үнэн л дээ. Нөгөө стример залуу сөрөг сэтгэгдэл үзий ядагчдаас болоод бүр унтаж чаддаггүй. За ямар тэнэг тоглоом болохыг өөрөө үзье гэдэл тоглолтол нилээн дайггүй. Сонголт бүр хожигдол хүргээл чи их мөнгө өрлөө маркетинг хийж чадсангүй гээл яг бодит амьдрал шиг санагдаж бүр бага насныхан дөнгөж стримийг эхлүүлж байсан үеийг нь бодогдуулсан. Пэйчнийг буруу ойлгосон байна. Үнэхээр гайхалтай бүтээл юм гэж ойлгоод маргаашинч мэдээгээр пэйчнийг ажилчдаа хэрхэн анхаардаг ямар гайхалтай захирал вэ гэдэг талаар нь мэдээ бэлтчихсэн. Тэр нь улс орон даяар тархаад дээр нь болоогүй стример залуу чинь дахиад нэг бичлэг оруулсан. Мэдээж гайхалтай тоглоом гээд магтсан өнгөйстэй. Маш шилдэг бүтээл. Энэ бол тоглоом үйлдвэрлэгч юм. Энэ тоглоомыг тоглосны дараа та тоглоом бүтээгч болоход хэр хэцүү болохыг мэдэх болно. Ийм гүн гүнзгий утгатай тоглоомтой өмнө таарч байсан уу?
Тэгда групп борлуулалт муу байх, зардлаа нөхөж чадахгүй байх зэргийг огт тоогоогүй. Зүгээр л энэ докторгүй нийгэмд хэрхэн амьдрах вэ гэдгийг харуулсан гээл сэтгэлийн гүнд юу мэдэрснэ хэлж эхлэв. Энэ нь ч пен үзэгчдийн сэтгэл түрээд дахин нэг удаа тоглоом маань алдартай болвоо гэж. Ганцаараа дэлхийдээ тэмцэх нь хэцүү юм. Надад хин нэгэнд туслах хэрэгтэй байна. Гэхдээ зэрэгцээ утсан дугаартал нөгөө том босс чинь чи хэвлэл мэдээллийг яаж худалдаж авсныг чи би мэдэхгүй. Ялангуяа тэр ярьслахын үеэр нүрийн нуусан чинь энэ үйлрэл би л ингэж гарч ирэх ёстой байсан юм. Сайн сонс. Одооноос эхлээд би чам төршөөл үзүүлэхгүй гэдэл тасалчихлаа. Тэр сая юу гिचх вэ? Ямар ч хэсэн тэгдэ дургу гэсэн үү? Тэгэхээр ганцаараа тэмцэх шаардлагагүй болох тохио байж болох юм. Гээл баярлах үед нь систем тань тусгай даалгавар өгч байна. Компани нэр дээр дэлгүүр байгуул. Таны даалгаварт амжилт хүсье. Гэд энэхүү анимны маань энэ үйлрэл нь дуслаа. Энэ хүртэл хамт байсанд баярлалаа.